Сайн байцгаана хүүхдүүдээ. Солонгоо агшин байна. Хүүхдүүдээ та нар хэн нэгэнд бэлэг өгөхдөө баярлдаг уу? Эсвэл бэлэг авахтаа баярлдаг уу? Та нар хүүхдүүд болохоор магадгүй бэлэг авахтаа илүү их баярлдаг бах тий? Зөндөө олон бэлэг авах чинь бас гоё штэ тийм ээ. Найзуудаа багш нь ингэж бодож юм л тоо. Хэн нэгэнд бэлэг бэлтэн гэдэг чинь зөндөө ажил байдаг штэ тий? За эхлээд яадаг гэлээ? Эхлээд бид нэр мөнгөө бэлтэх хэрэгтэй болно, тийм ээ? За тэгээд тэр хүнд юу бэлгэлэх вэ гэд зүрх сэтгэлээ бэлтэх хэрэгтэй болно, тий? За тэгээд дараа нь яах вэ? Ямар бэлэг бэлтэж байгаагаасаа шалтгаалаад цаг хугацаагаа хүртэл зориулах шаардлагатай болдог шүү дээ, тийм ээ? За тэгж бэлдсэн бэлгээ хамгийн дотны найздаа эсвэл аав ээжтэй бэлэглэх үед та нарын зүрх сэтгэл ямар болдог вэ? Үнэхээр аз жаргалтай болдог шүү дээ, тийм ээ? За тэгвэл хэрвээ хэн нэгэн хүнд бэлэг өгөхдөө зүрх сэтгэлээ зориулаагүй бол тэр бэлэг эзэндээ нэг таалагдахгүй байх, тийм ээ? За тэгвэл бид нар хэн нэгэнд бэлэг бэлтгэхдээ заавалчгүй зүрх сэтгэлээ шингээсэн байх хэрэгтэй байна шүү дээ. Тийм ээ? Тэгэх юм бол тэр бэлгийг авч байгаа хүн маш жаргалтай болдог байгаа шүү дээ. Ер нь ч тэгээд хэн нэгэнд бэлэг өгж гинэ гэдэг чинь би тэр хүнд өөрийнхөө зүрх сэтгэлийг бас зориулж гинэ гэсэн үг. Тэр хүний тухай бодож гин гэсэн үг шүү дээ, тийм ээ? За тэгвэл Библиэл дээр ч гэсэн хэн нэгэн хүн өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ зориулаад маш том бэлгийг бэлдэж өгсөн нэг хүний тухай гардаг. Бүгдээр их юм болохыг Библиэс харцгаах уу? За бүгдээрээ Шинэ гэрээ номны Луг 7-гийн 36-аас 50 дугаар ишлэгийг багштайгаа хамтдаа чангаар уншицгаая. За бүгдээрээ хамт чангаар уншицгаая. Луг 7-гийн 36-аас 50. Фарисеучуудын нэг нь хамт зоог барихыг түүнээс хүсжээ. Есүс тэр фарисеийн гэрт орж тухлан суув. Үзэгтэн тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисей хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад гөлтгөнөн савтай үнэт тос авчирч түүний хөлд ар талд нь зогсоод уйлж нулимсаараа хөлийг норгож үсээрээ арчаад хөлийг нь үнсэж үнэт тосоороо тослов. Есүсийг урьсан фарисей үүнийг хараад энэ хэрэг иш үзүүлэгч муу юм бол түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учир тайсан хэмээн бодсонд Есүс хариудна. Симоно, надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон, багшаа, түүнийгээ хэлээч гэжээ. Нэгэн мөнгө зээлдүүлэгчэд хоёр хүн өртөө байжээ. Нэг нь 500, нөгөө нь 50 динарын өртөө байв. Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү их хайрлах бол гэхдээ Симон. Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд чи зөв шүүлээ гэд. Тэр эмэгтэй рүү эргэж Симонд чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи надад хөл угаах ус ч өгөөгүй. Харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. Чи намайг үнсээгүй, харин энэ эмэгтэй намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. Чи толгойг минь тосоор тослоогүй. Тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. Тиймээс би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрлсан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гэд эмэгтэйг нүгэлч нь уучлагдлаа гэв. Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гэж вэ гэцлээ. Есүс тэр эмэгтэйд хандаж итгэлч нь чамайг аварлаа. Амар тайван явдаа гэж айлдав. Нэгэн өдөр Симон гэх фарисей хүн Есүсийг гэртээ урьж оройн хоолоор дайсан байна. Ингээд ширээнд тухлан оройн хоолоо бүх хүмүүс идэж байх үед нэгэн эмэгтэй орж ирсэн байна. Хүмүүс тэр эмэгтэйг хараад л
гэмтэй нэгэн гэдгийг нь таньсан байгаа. Пүү па нөгөө нэг бузар эмэгтэй ч орж ирсэн бэ. Энэ нүгэлтэн эмэгтэй яах гэж энд орж ирсэн бол гэл хүмүүс хоорондоо шивнэлдэж гарчээ. Эмэгтэй Есүсийн өмнө очоод хөлийнхэн өмнө өвдөгс өвдөөд нулимсаараа хөлийг угааж үсээрээ хөлийг нарчсан. Үүний дараа хөлөнд нь анхлын үнэрт тоос төрхөж өгсөн. Харин тэр тэнд сууж исэн Симон ихэд гайхан дотроо ингэж бодож илтэй. Есүс иш үзүүлэгч мөн л юм бол энэ эмэгтэй ямар их нүгэлтэй бузар эмэгтэйг мэдгэл ёстой доо гэж бодож идэл. Есүс Симоныг дуудаад Симоно би чамд нэг зүйл хэлье. Нэг хүнд хоёр хүн өртөө байжээ. Нэг нь асар их үр тавьсан, харин нөгөө нь багахан хэмжээний өртөө байжээ. Тэр хоёр хүн хоёулаа өрөө төлөх чадваргүй байсан учраас мөнгө зээлүүлсэн хүн тэдний өрийг бүгдийг цайруулж өгчээ. Тэгвэл тэр хоёр хүний хэн нь илүү их баярлах вэ гэж асуудал Симон. Мэдээж их өртөө байсан хүн нь илүү их баярлан шүү дээ гэж хариулжээ. Гэтэл Есүс тийм ээ, чи зөв хэллээ. Чи тэр эмэгтэйг харж гин үү? Чи намайг танай гэрт орж ирэхэд хөл угаах ус өгөөгүй. Харин энэ эмэгтэй орж ирээд нулимсаараа миний хөлийг угааж үсээрээ арчиж өглөө. Чи намайг баярлан угтаж үнсээгүй шүү дээ. Гэтэл энэ эмэгтэй түрүүнээс хойш миний хөлийг үнсэж байна. Энэ эмэгтэй асар их гэм нүгэл нь уучлагдсан. Хүүхдүүдээ, фарисей хүн болох Симон ба эмэгтэй хоёулаа гэмт байсан. Гэм нүгэл дүүрэн хүмүүс байсан. Гэхдээ эмэгтэй илүү их гэм нүгэлтэй тийм хүн байсан. Тэгээд тэд хоёулаа Есүс талархаж байгаа сэтгэлээ илэрхийлсэн шүү дээ. Харин энэ хоёр хүний талархал нь шал ондоо байсан. Фарисей хүн болох Симон нь талархлаа илэрхийлэхдээ зүрх сэтгэлээ ерөөсөө шингээгээгүй. Харин нөгөө хүн болгоны чичилж байсан бузар гих тэр нүгэлтэй эмэгтэй Есүсийн өмнө өөрийнх нь ичгэвтер гэм нүгэл уучлагдсан гэж бодоод чин сэтгэлээсээ талархаж байгаагаа Есүст үйлдэлээрээ харуулсан байна. Есүс тэр эмэгтэй сэтгэлийг хүлээн авсан. Тэгвэл найзуудаа, бидний гэм нүгэл уучлагдлаа гэвэл та нар хамгийн түрүүнд яах вэ? Мэдээж Бурхан миний гэм нүглийг бүгдийг нь уучлсан учраас бид нар хамгийн түрүүнд Бурханд талархдаг тийм. За тэгвэл тэр талархах сэтгэл маань чин сэтгэлээсээ байх хэрэгтэй ахна шүү дээ, тийм ээ? Зүгээр л хуурамчаар баярлалаа Есүс ээ гэд өнгөрөх юм бол энэ бол талархах сэтгэл биш байхan тийм. Тэгвэл өнөөдрийн түүхэн дээр хоёр хүний тухай гарлаа шүү дээ. Нэг нь фарисей хүн болох Симон, нөгөөх нь хүмүүсийн бузар эмэгтэй гэж хуруугаараа чичилж ирсэн эмэгтэй байсан тийм ээ. Тэгвэл энэ хоёр хүний хэн нь илүү их нүгэлтэй байх нь вэ? Мэдээж хүмүүсийн хуруугаараа чичилж ирсэн эмэгтэй илүү их нүгэлтэй. Харин тэр эмэгтэй Есүс миний бүх нүглийг уучлсан гэж итгэсэн учраас тийм ээ. Есүс миний бүх нүглийг уучлсан гэж бодсон учраас Есүс талархлаа илэрхийлэхдээ чин зүрх сэтгэлээ зориулсан байгаа тийм ээ. Талархах сэтгэлээ үйлдэлээр харуулсан байх нь шүү дээ. Харин Симоны хувьд яасан бэлээ? Есүсийг гэртээ орж ирэхэд нь хүн угаах ус ч хүртэл өгөөгүй тийм ээ. Зүгээр л текст ингэсгээл дайлал өнгөрөөхийг хүссэн. Харин Есүс энэ хоёр хүний хэн нь чин сэтгэл зориулж байна вэ гэдгийг Есүс аль хэдийн мэдчихсэн байсан. Тэгвэл найзуудаа, бид нар Есүст зориулах анхлын тус байгаа юу? Байхгүй тийм ээ. Бид нар одоо Есүсийн хөлийг нулимсаараа угаагаад үсээрээ арчих тийм үе мөн билүү? Тийм боломжгүй байгаа тийм ээ. Харин биднэрт Есүс зориулах нэг чухал зүйл байгаа.
Тэр нь юу болохыг та нар мэдэх үү? Тэр бол бидний чин зүрх сэтгэл байх нь шүү дээ. Бид нар Есүст чин зүрхнээсээ талархлаа илэрхийлэх юм бол Есүс баяртайгаар хүлээж авах нь. Тэгвэл өдөр болгон Есүс талархлаа илэрхийлэн амьдрахын тулд бид нар яах ёстой юм болоо? Бурхны үгэн дотор амьдрах хэрэгтэй. Үгийг өдөр болгон уншиж, тийм ээ? Үгийг хэрэгжүүлж амьдрах нь маш чухал байна. Тэгвэл бүгдээрээ хамтдаа хоёр хөөрхөн гар авсраад хамт залбирцгаая. Мэдээ анаад залбирая. Хүүхэд бидэнд хайртай ертөнцийн эзэн аваа тандаа баярлалаа. Өнөөдөр та хоёр хүний жишээгээр дамжуулаад бид нар Бурханд чин зөргснээсээ талархах нь ямар утга учиртай болохыг ойлгуулж өгсөнд баярлалаа. Эзэн минь ээ, бид нар гин нүгэлтэй хэдиж та бидний гин нүглийг Есүсээр дамжуулан уучлсан билээ. Үнэхээр Есүсээр дамжуулан уучлагдсан бид нар өдөр болгон Бурханд талархаж амьдрахад та туслаач. Өдөр болгон Бурхны үгэн дотор амьдрахад та туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Найзуудаа, бүгдээрээ эх 7 хоногт илүү их Бурханд талархаад, илүү их Библийг уншаад, тийм ээ? Илүү их үгийн дагуу амьдэрсэн 7 хоногийг өгцгаая. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.